Соём хөтөлбөр. Хууль зүйн мэдээллийн соём хөтөлбөр. Өдрийн мэнд хүргээ сонсогчдоо соём нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр бид энэ удаад эрүүл мэндийн даатгалын сангаас зардал төлбөрийн хариуцах тусгай үйлчилгээ сэдвээр ярилцсан. Манай нэвтрүүлэгт эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн инх билег оролцож байна. Цочиндаа энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгэхээр сонсогчдоо хүн 30-22 дугаарын утсаар бидэнтэй ярилцах боломжтой мэргэжлийн үнээс зөвлөгөө мэдээлэл аваарай. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангаас одоо зардал төлбөрийг хариуцдаг 10 гаруй төрлийн үйлчилгээ байна л да. Тэгэхээр энэ үйлчилгээний талаар эхлээд сонсогчдоо мэдээлэл өгөж ярилцъя. Баярлалаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний төрлүүд бол нэмэгдсэн байж байгаа. Тэгээд энэ дээр бол одоогоор бол 10 гаруй төрлийн тусламж үйлчилгээнүүдийг үзүүлж байна. За нэгдүгээрт нь хэвтүүлийн эмчилгээ тусламж үйлчилгээ гэж байна. Энэ хэвтүүлийн эмчилгээ тусламж үйлчилгээг бол манай эрүүл мэндийн даатгалын төлсөн даатгуулагч иргэд яаж авах ёстой вэ гэхээр манай эрүүл мэндийн даатгалтай гэрээ бүхий улсын болон хувийн хвшлийн эрүүл мэндийн энэ эмнэлгүүдэд хэвтээ эмчилүүлэх тохиолдолд бол энэ хөнгөлөлтийг бол эдэл улсын эмнэлгүүдэд бол шимтгэлээ өөрөнд төлдөг иргэд бол 10-15% төлнө. Бусдаар бол улсын эмнэлгүүдэд бол ямар нэгэн төлбөр гүүгээр эмчилүүлэх юм боломжтой байгаа. Хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад бол манай эрүүл мэндийн даатгалын сангаас өртөг оролцсон оншийн бүлгээр бол эмнэлгүүд бол санхүүжилт авдаг байгаа. Тэгэхээр тухайн ямар оншоос хэвтснээсээ хамаарат эрүүл мэндийн даатгалын сангаас авж байгаа тэр мөнгөн дүнг даатгуулагчийн тэр нийт төлбөрөөс хасч тооцдог хувийн эмнэлэгт бол. За дараагийн нэг тусламж үйлчилгээ бол амлалт орын тусламж үйлчилгээ гэж байна. Энэ нь бол манай эрүүл мэндийн даатгалын газар бол улсын 2 дахь 3 дахь шатлын эмнэлгүүдтэй бол амлалт орон онцлогооны зардлаар бол гэрээтэй байгаа. Тэгэхээр бол улсын эмнэлгүүдэд амлалтаараар үзүүлэхэд ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр ингээ эмчилүүлэх боломжтой байгаа. За онцлогоо шинжилгээн дээр бол нэг даатгуулагч бол сардаа 55,000 шаардлагатай тохиолдолд улирлын 165,000 төгрөгийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой байгаа. Сарын 55,000 улирлын 165 гэдэг маань юугаар хэлж байгаа юм гэхээр өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээ жишээлх юм бол Эмра, CD, дуран гэх мэтийн энэ онцлогоо шинжилгээнүүдийг хийлгэх тохиолдолд улирлын 165-ыг тэр нийт шинжилгээнийхээ төлбөрөөс бас хөнгөлүүлэх ийм боломжтой байгаа. За дараагийн тусламж үйлчилгээ бол эмийн үеийн хөнгөлтийн тусламж үйлчилгээ байгаа. Энэ тусламж үйлчилгээг бол даатгуулагчид өөрөксөн багийнхаа эмчээр эмийн жорон бичүүлээд тэгээ манай гэрээ бүхий эмийн сангуудаар үйлчилүүлэх боломжтой байгаа. Энэ дээр бол амлалтаараар тэр эмчлэх уух боломжтой бүхэл төрлийн эмүүд бол байж байгаа. Энэ дээр бол уналт таталтай эм, элэгдсэний эм, тэгээ даралт бууруулах эм, ханиак бүхэл төрлийн эмүүд бол байгаа. За дараагийн нэг тусламж үйлчилгээ бол өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөөд явж байгаа. Энэ бол тэр өндөр өртөгтэй хаалганд ороход тэр эмнэлгийн хэрэгслийнхаа 75%-ийг бол эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлэх боломжтой. 25%-ийг л хувь хүн өөрөө төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл энэ талаар ямар мэдээлэл авах вэ гэхээр энэ дээр бол манайд улсын 3 дахь шатлын эмнэлгүүд бол гэрээтэй ажиллаж байсан. Энэ жилийн тухайд бол хувийн хвшлийн одоо улсын эмнэлгийн 3 дахь шатлын эмнэлгүүдтэй энэ дүүцэх үйц тоног төхөөрөмж хүний нөөцийн хувьд ингээд дүүцгөөс энэ одоо сонгодоо интермед, гранд мед, ачтан тэгээ номон гэдэг ингээд энэ эмнэлгүүдэд бас энэ эмнэлгийн хэрэгслийг өндөр өртөгтэй хаалганд ороод эмнэлгийн хэрэгслийнхаа 75%-ийг бас өнгөлүүлэх ийм боломж бас бүрдээд байж байгаа. За тэгэхээр сонсогчдоо охин 30-22 дугаарын хугацаар бидэнтэй ярилцаж мэргэжлийн үнээс зөвлөгөө авах боломжтой. Та бүхэн манай утас нээлттэй байна. Тэгэхээр иргэд ер нь тухайлбал одоо хэвтүүлэн эмчилүүлэх тохиолдолд одоо ямар эмчилгээ үйлчилгээний одоо хөнгөлт эдлэхийн хэдэн төгрөгийн одоо аль эмнэлэгт үйлчилгээ авах боломжтой.
Хэвтэл эмчлэг тусламж үйлчилгээнд орвол би түрүүн хэлсэн. Манай эрүүл мэндийн даатгалтай гэрээ бүхий улсын болон хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас энэ хөнгөлтийг үлээх боломжтой. Улсын эмнэлгүүдэд хэвтгэхэд улсын эмнэлэгч ба хувийн эмнэлэгч ба ер нь бол эрүүл мэндийн даатгалын сангаас өртөг ойролцоо оншин бүлгээр санхүүждэг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол онш болгон өөр тарифтай л гэсэн үг. Сонсогчдод хандсан байна. Сонсогчийн асуултанд хариулаад үргэлжлүүлнэ ярилцъя. Байна уу? Тэнхлэг хөтөлбөр таныг сонсож байна? Манай охин юу яасан бэ? Энэ 18 оны 9 сард төрсөн байхгүй юу? Солонгос гэрээ энэ дээр төрсөн. Тэгээд нөгөө төрсний дараах мөнгө өгч төргөөс өмнө төрсний дараах нэг тэтгэмж яддаг гэсэн. Уул нь 2008 оноос нийгмийн даатгалаа төлсөн байхгүй юу? Тэгсэн чинь юу н энэ Орхон аймгийн Эрдэнэт юунаас нийгмийн даатгалаа тэр нэг тэтгэмжээ авсан байхгүй юу? Тэгсэн чинь саяхан он гаргаад өртөө болчлоо 3 сая эзэн төгрөгөөр төлгээд байгаа ямар үстэй юм нэг. Уул нь 2009 оноос шовсон төлж яваа штэ. Солонгост ажиллаж байхдаа ч гэсэн нийгмийн даатгалаа төлсөн. Одоо хүртэл төлж байгаа. Энэ дээр бидний өнөөдөр ярьж байгаа сэдв бол эрүүл мэндийн даатгалын чиглэлээр баггүй. Эрүүл мэндийн даатгалын чиглэлээр үзүүлдэг тусламж үйлчилгээнүүдийн талаар ярьж байгаа. Тэгэхээр манай эрүүл мэндийн даатгалын газар бол нөгөө эрүүл нийгмийн даатгалын ерөнхий газар нэг байж байгаад эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар маань биеийн даасан агентлаг болоод тусдаан гарсан. Тэгэхээр та энэ тэтгэмжтэй холбоотой таавал жирэмсэн амарцсны тэтгэмжтэй холбоотой асуудал яриад байна. Энийг бол та нийгмийн даатгалаас зөвлөгөө аваарай. Нийгмийн даатгалын ерөнхий газраас. Тэр нь утсан нь яаж мэдчих юм бэ? Энэ талаарх мэдээллийг манай нэвтрүүлгийн дараа бас эргэж манай хавцаар холбогдож тодруулах боломжтой. Тэгэхээр өвчний оншоос хамаарал эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал өөр байх уу? Тий, оншоос хамаарат. Өөрөөр хэлэх юм бол улсын эмнэлгүүдэд энэ дээр бол нөгөө нэг манай эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан юм чагсаалт гэж байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ оншоор те даатгалын сангаас хэдэн төгрөг өгөх юм гэсэн юм байдаг. Тэгэхээр энэ дээр бол яг нөгөө хувьсах зардлын хэмжээ гэж байдаг л да. Улсын эмнэлгүүдэд бол 300, хувийн эмнэлгүүдэд бол 175 мянган төгрөгийн ийм суурь тарифыг тэр өртгийн жингээр нь үржүүлээд ингээд санхүүжилт олгодог байгаа. Тэгэхээр улсын эмнэлгүүдэд бол ерөөсөө ор хоногийн 10-15% л төлнө. Шимтгэлийн төлсөн иргэд бусдаар бол хэвтүүлийн эмчлэг тусламж үйлчилгээнд дээр бол даатгуулагч иргэд бол ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр хэвтээ эмчлүүлэх боломжтой байгаа. За сонсогч үдэнд хандсан байна. Тэнхлэг хөтөлбөр таныг сонсож байна. За сайн байна. За. Энэ нийгмийн даатгалын хөгжлийн бишгээртэй хүн амбулатороор үзүүлээд тэгээ эмчилгээ нэг физик эмчилгээ хийсэн чинь өөрөө төлөхгүй энэ наад юунаас ч төлдөг юм тэр өдөр 55 мянга болсон. Та яг ямар үйлчилгээ аль эмчилэг дээр физик эмчилгээ нөгөө шаардлагыг өгсөн чинь өдрийн яаснаар энэ хавын өдрийн 45 мянган төгрөг. Аль эмчилэг дээр тусламж үйлчилгээ авсан бэ? Би нөгөө үзүүлээд физик эмчилгээнд үзүүлэх. Гэхдээ аль эмчилгээ мөнгө авах гэсэн. Мөнгө өгнө гэдэг энэ нийгэм даатгалын энэ 55 мянга бас тэр өдрийн эмчилгээ зориулсан. Та аль эмнэлэгт хандсан? Хоёрдугаар эмнэлэг. Хэрвээ та энэ тусламж үйлчилгээ авсан хүн бол эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлцөл бол энэ улсын эмнэлгүүдэд үзүүлэхэд амлалтаараар үзүүлэхэд ямар нэгэн төлбөр төлөхгүй. Өөрөөр хэлэх юм бол ийм байж байгаа л та тухайн даатгуулагч сардаа тухайн кабинетад нэг оншоор 2 удаа ингээд үзүүлэх боломжтой байгаа. Тэгэхээр та 5 удаа үзүүлсэн гэж байна. Тэгэхээр та өдрийн эмчилгээтэй ч юм уу хавсаргаад ингээд холиод байгаа ч юм уу тийм л асуудал яригадаад ах юм. Өдрийн эмчилгээ гэсэн бас нэг тусламж үйлчилгээний төрөл байгаа л та. Энэ бол улсын эмнэлгүүдээр үзүүлж байгаа бас манай тусламж үйлчилгээний нэг төрөл байгаа. Өдрийн эмчилгээнд дээр бол хувь хүнээс ямар нэгэн төлбөр авахгүйгээр ингээд эмчлэх ийм ёстой байгаа. За дараагийн сонсогч авъя. Байна уу? За таныг сонсож байна. Хоёр цугаас юм аа. За. Энэ хөдөөнөөс одоо эрүүл мэндийн эмчилгээ төлөх гэж Аймаг хот руу орж ирсэн тохиолдолд үнэхээр одоо тэр их сэтгэлээс тэр мэлгэж та даатгалаар үзэж байгаа юм чинь даатгалын тэртээ дөрвөө санаасаа бөглөгдсөн байгаа. Тэр үнэхээр үзэж байгаа бол сэтгэлээсээ үзэж өгөөж өгүүлчихгүй одоо тэгээд яах гэдэг юм хэлэхгүй домог төдий юм одоо манай энэ Аймаг хотын эмнэлгүүдэд бий болчихсон байх юм.
нэгэнтэй даатгалын тодорхой үдсэн гэж даатгалаас нь мөнгө авчиж байгаа юм чинь тэр үдсэн шиг үзээд явуулчих болдгүй юм. Энийг одоо бас танаа одроос энийг бас тодорхой хэмжээгээр нэг бол зохих газарт нь уламжилт юм уу гэж би хэлмээр байгаа. Хоёрдугаар тэр хөнгөлтэй юмын жор бичих гээд. Тэгээ хөнгөлтэй юмын жорсоо сарын бүгдийн эхэнд одоо бичиж байгаа. За энэ бичгээд одоо нэг өрхийн имлэг дээр одоо өчнөө хүмүүс ингээд дугаарлаад оожролчихсон бичиж байгаа юм чинь болохоор ганцхан байгаад идэг. Хажуугаар нь яваад одоо нэг баахан вакцин гэдэг одоо ингээд тэгээд зарим нь одоо бичүүлж чадахгүй одоо ингээд байж байдаг. Арайх гэж нэг юм оож дугаар болоод нэг юм бичүүлээд очдог. Аржигэд очиход нөгөө юу дууссан гэх юм. Тэгээ энийг нэг нэгэнтээ яаж байгаа юм бол бас энийг айтайхан нэг зохицуулчих болдгүй юм уу гэж нэг хоёр асуулт тавих гэдэг л да. За баярлалаа. Тань болголоо. Тэгэхээр энэ эмийг юу н яг яаж одоо харьяал харгалзахгүйгээр болгох юм уу ийм боломж байд юм л. Сайн нэг хүний. Одоо бол эмийг олгохдоо манай гэрээ бүхий эмийн сангууд харьяал харгалзахгүйгээр үйлчилж байгаа. Тэгэхээр нэг эмийн сан хамаагүй эмийн төсвөн дууссан байж болно. Тэгэх юм бол та нөгөө өөр манай гэрээ бүхий эмийн сангуудаар очиод үйлчлүүлэх бүрэн боломж бол байгаа. Гэхдээ тодорхой хугацаанд очиод тэгэл дууссан гэсэн хариулт өгөөд явуулаад байна л гэдэг юм л да. Тэгээ яг ийм асуудал урд нь гарч ирсэн. Тэгээд манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас энэ захимж ор гэж мийг бол хэрэгжүүлсэн. Тэгээд энэний үр дүнд бол харьцангуй одоо энэ нөгөө дууссан гэсэн ийм юу бол харьцангуй гайгүй багассан байж байгаа тийм. Хэдэн төрлийн эмийг одоо хэдэн хувийн хөнгөлөлтөөр олгоо. За энэ дээр болохоор бас манай эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн жагсаалт гэж гарсан байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол нийт бол бараг 700 гаруй төрлийн эмүүд байгаа. Энэ дээрээс бол 30-80% хөнгөлөлттэй эмүүд байж байгаа. Тэгээ ингээд эмийн чагсаагаад нийтдээ хязгаар нь юм байна. Даатгалын сангаас энийн хөнгөлнө, хувь хүн энийн хөнгөлнө гэсэн юм хөнгөлөлтөйдэг. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг бол манай гэрээ бүхий эмийн сангуудаас авч болно. Тэр эм бичүүлж байгаа өрхийн эмчтэр бас энэ чагсаалтууд байж байгаа. Тэгээ энэ мэдээллүүдийг авч болно. За сонсогчдод нь таньсан байна. Байна уу? Байна. Таныг сонсож байна. Танд ямар асуулт байна? Би асуулт байна. За. 왜냐? 하든지 одоо нэг хэд дэвэр нэг амарсны нэг хэд дэвэр гэхээр банкдаа хэд дэвэр гэрэл төрөлч хэд хүн яваад үдээсэшгүй дуусчихсан гэж. Бид эрүүл мэндийн даатгалын сангаас одоо зардал төлбөрийг хариуцж байгаа юм тусгай үйлчилгээний талаар ярилцж байгаа. Танд яг манай нэвтрүүлгийн тийм яг энэ ярилцж байгаа сэдвийн хүрээнд одоо танаас бидэнд асуух асуулт байна уу? Биднээс асуух. Харин ярилцж байгаа зүйлс талаар энэ хөө мөнгө төлөвшөлт халамжийн зөв хэрэглээр банкдаа. За таны халамжийн асуулт тавьж орж ирж байна тийм ээ. Тэгэхээр бид эрүүл мэндийн даатгалын сангаас одоо төлбөр зардлыг хариуцж байгаа үйлчилгээний энэ хүн аршин суулийн талаар ярьж байна л да. Яг нэг эрүүл мэндийн даатгалын сангаас бас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний нэг төрөл бас энэ аршин суулийн тусламж үйлчилгээ багхгүй юу? Нөхөн сэргээх үе аршин суул. Энэ дээр бол эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээ бүхий улсын болон хувийн ийм аршин суулууд бол байж байгаа. Энэ дээр бол даатгалын сангаас 110 мянган төгрөгийн хөнгөлөлтийг бол эдлэх юм боломж бас байгаа. Ер нь одоо яг аршин суулал гэхээр хичнээн төрлийн аршин суулалд ямар хүмүүс одоо хэдэн хувь хөнгөлөлтөд хамрагдаж үйлчлүүлэх боломжтой. Энэ дээр бол ямар хүмүүс гэх юм бол байхгүй. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлэн төлсөн бүх иргэд энэ хөнгөлөлтөд тусламж үйлчлэгийг бол авах боломжтой байгаа. Тэгээ энэ дээр бол эрүүл мэндийн даатгалын сангаас 110 мянган төгрөгийн санхүүжилтийг тэр гэрээ бүхий аршин суулуулуудад олгодог байгаа. Тэгэхээр нийт тэр төлбөрөөсөө манай даатгалагчид иргэдийг суулуулсныхаа төлөө нийт төлбөрөөсөө 115 мянган төгрөгийг хөнгөлөх ёстой байгаа. Хөнгөлчөөд тэгээд энийг манай даатгалын сангаас нэхэмжилж авдаг. Нэхэмжлээ одоо өгсөний дараа хэдийн хугацаанд энэ мөнгө нь орж ирж байгаа. Саяны хүн бол одоо очирлаад авч биш ээ. Энэ саяны хүний энэ ярьж байгаа юм бол өөр байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ бол халамжийн хуулиар зохицуулагддаг. Тий бас нэг өөр юу байгаа даа. Тэгээд энэ нэг аршин суулуудад ингээд амархад энэ нөгөө халамжийн хуулиар нэг тодорхой тийм заагаад өгсөн хүмүүс байд юм шиг байгаа. Тийм тэтгэврийн хүмүүс идэргээд тэгэх юм бол нэг мөнгө буцааж өгдөг ч юм уу. Энэ бол халамжийн хуулиар зохицуулагддаг.
Тийм манайх бол тэгж хувь хүнд бол эрүүл мэндийн даатгал бол ер нь хувь хүнд мөнгийг эргэж олгох гэсэн юм бол байхгүй. Гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудаараа дамжуулаад тухайн эмнэлгийн байгууллагуудад тэр даатгуулагчдад тусламж үйлчилгээ үзүүлснийхэн төлөө зардлыг олгодог юм байна. Хөдөө орон нутгийн хүн хаана шинтгэлээ төлж төвтрээ одоо баталгаажуулах байсан байд. За энэ асуултын өмнө сонсогчийн асуултанд хариулт авъя. Байна уу? Тэнхлэг хөтөлбөр таныг сонсож байна? Сайн байна уу? За. Наасан байна уу? За би хөнгөлтэй юм талаар юм хэлэх юм уу? За хөнгөлтэй юмуд бол одоо сая хариулт хэллээ шүү дээ. Одоо дуусаагүй байж идэг гэж. Тэгээ бичсэн даруйд явуулчихна бас дууссан гэсэн тийм асуудал одоо хэрнээ байна. Тэгээ дээр нэмийн сангууд хөнгөлтэй юмуудын үнүүд бол өөр байна. Арай томхон юм сан нэг авах гал яваа очихсан зэрэг нэг үнийг хэлдэг. Тийм асуудал байна. Тэрийг нэмийн сангууд томоор өчөөд бүр хүний нүдэнд ил харагдахаар тавьж болдго юм уу? Тийм. Тэр зэрэг асуусан юм аа. За. Имний үнүүдөөсөө дуртай нэг жор өргөч өндөр дуртай өнөө хэлж авдаг. Тийм асуудал байна. Энийг тараасаа хяналт гэж байд юм уу? За хариултын тараадуугаараа сонсороо баярлалаа. За баярлалаа танд. Яг зөв л дөө. Өөрөөр хэлэх юм бол энэ эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үний хөнгөлт үзүүлж байгаа энэ чагсаалтыг даатгуулагчдад харагдах үс ил тод томоор бичиж байрлуулнаа гэд ингээд манайх эмийн сангуудаа гэрээ хийцэн байгаа. Тэгэхээр энэ эмийн сан болгон дээр энэ чагсаалт бол байх ёстой. Тэгэхээр энэ чагсаалтуудыг л манай даатгуулагч нар өөрөө үзээд ерөөсөө энэ эм чинь дээд хязгаар нь дээд үнэ нь хэдий даатгалаас хэдийн хөнгөлөхийн би хэдийг төлөх юм бэ гэдэг имийг өөрөөсөө ингээд хяналттай авах ёстой л доо. Тэгэхээр хэрвээ ингээд дээд хязгаараас давж ингэж олох юм бол болохгүй гэд ингээд манайх гэрээ хийгээд ингээд хориглосон байгаа. Тийм болохоор энэ талаарх мэдээллийг хэрвээ ийм асуудал байх юм бол та манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт бол хандаж болно. Тэгэхээр үнийн хувьд өөр байна л да. Эмийн сангуудад өөр байна гэдэг юм л да. Тийм энэ дэр ч өөрөөр хэлэх юм бол яг нэг тухайн манай эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор дээд үнийг тавиад өгсөн ба штэ. Энээс л дээш гаргах ёсгүй байхгүй юу? Гэтэл энийг баримтлахгүй ажиллаж байна л гэсэн үг эмийн сангууд. Тэгээ энэ дээд үнээс бол хэрвээ одоо энэ том одоо монсч гэдэг юм уу Аз барам гэсэн энэ шүлжээ бүхий эмийн сангууд бол дээд үнээс зарим нэг эмийг бол доогуур үнээр зардаг ийм тохиолдлууд бол байгаа. Тэрнээс энэ дээд үнээс бол давах ёсгүй. Давсан тохиолдолд ямар хариуцлага тооцох юм? Давсан тохиолдолд манай санхүүжилт энэ бол олохгүй. Тэгэхээр энийг давж гин үү үгүй юу гэдгийг хэн хяналт авах юм гэхээр өөрөөр хэлэх юм бол энэ даатгуулагчид өөрсдөө эмийн үн авахтаа ийм чагсаалт байдгийг шүү. Энэ чагсаалтыг ямар юм авах гэж байгаа юм те? Энэ эмийг би дээд хязгаар нь хэд юм даатгалаас хэдэн хөнгөлөх юм би хэдийн төлөх юм бэ гэдэг энэ мэдээллийг өрхийн эмчээсээ авч болно. Тухайн эмийн сангаас авч болно. Эмийн сан болгонд бол энэ даатгалаас хөнгөлт үзүүлж байгаа эмийн чагсаалтыг томоор ингээд хатцсан байх хэвээр. Ер нь бол байгаа доо. За сонсогч онцсон байна. Тэглэг хөтөлбөр таныг сонсож байна. Байна уу? За сонсогчтой 30-тай 22 дугаар явцаар бидэнтэй ярилцах боломжтой. Бид энэ удаад эрүүл мэндийн даатгалын сангаас зардал төлбөрийн хариуцж байгаа тусгай үйлчилгээний талаар ярилцж байна. Манай нэвтрүүлэгт эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн инх билег оролцож байна. За тэгэхээр гадаадад өндөр үнэтэй одоо эмчилгээ хийлэгдэх. Тэгэхээр энэ тохиолдолд эргээд одоо зардлын одоо тодорхой хувийн хөнгөлөгч гэдэг юм уу ямар үйлчилгээ байд юм бол. За манай эрүүл мэндийн даатгалын хууль бол хуулийн дээр зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж үйлчилгээ авсан тохиолдолд л хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр гадаадад ингээд өндөр хүртэгтэй тусламж үйлчилгээ авсан энэ тохиолдолд эрүүл мэндийн яаманд хандна тий. Яаман дээр болохоор өөрөөр хэлэх юм бол Монголд эмчлэгдэх боломжгүй энэ өвчний оншоор гадаадад эмчлүүлсэн тохиолдолд зохих хувийн тий авах ийм нэг сайдын тушаал байдаг. Ийм өвчин дээр гэдэг тий. Энийг бол эрүүл мэндийн яам руу хандна. Ер нь одоо ВЦ вирусны шинжилгээ хийлгэх гэдэг юм уу тодорхой юунууд байгаа бах тий. Үн төлбөргүйгээр авах шинжилгээнд хамрагдах гэдэг энэ талаас зөвшөөрөлт хэлэхгүй. Энэ болохоор элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд тэгээ элэгний ВЦ вирусын илрүүлэг шинжилгээ, баталгаажуулах шинжилгээ, идэвхжил тодорхойлох шинжилгээнүүдийг бол эрүүл мэндийн даатгалын сангаас тэгээ
даатгуулагчдад ингээд хөнгөлөлтүүдийг л үзүүлж байгаа. За сонсогч хандсан байна. Тэнглэг хөтөлбөр таныг сонсож байна. сайн байна уу? Сайн байна уу? Энэ мэрэгдээ талхах хөвгөд ахмадаас хүмүүсд эмнэлгийн үйлчлэгээний хөнгөлөлт тухайсуулаад хайр хэлэхгүй. За. Одоо ийм үйлчилгээ байна уу гэж асууж байна уу та тий? За. Өөр танд ямар асуулт байна? Өөр юм аа идэ миний асуулт. За баярлалаа. Хариултыг энэ радиогоор сонсоорой. За, эрүүл мэндийн даатгал бол ерөөсөө эрүүл мэндийн даатгалын шимтгэлэн төлсөн бүх иргэдтэй л ингээд жигд ингэж хөнгөлөлтийг л үзүүлдэг байгаа. Тэгээд тэрнээс бол мэрэгжлээ шалтгааллах өвчний улмаас ингэсэн бол энд илүү ийм олгоно гэсэн юм бэл. Эрүүл мэндийн даатгал дээр бол тийм юм бол ерөөсөө байхгүй. Энэ дээр бол та харин энэ мэрэгжлээ шалтгааллах өвчний улмаас ямар нэг асуудал үүссэн бол энэ дээр та нийгмийн даатгалд бол хандаж болно. Энэ талын юм бол нийгмийн даатгал дээр бас байдаг. Түрүүний тэр аршин сувлал дээр юу хоногийн хэд хоногийн одоо амрах тийм юу гэдэг юм бол энэ дээр бол эрүүл мэндийн даатгалын сангаас хэд хонсноос нь үл хамааран өөрөөр хэлэх юм бол энэ дээр бол яг нэг аршин сувлын стандарт өдөртөмж энэ төр гэж байдаг л та энэ дээр бол ерөнхийдөө бол 7-оос доошгүй 5-аас доошгүй хонсон тохиолдолд бол ингээд эрүүл мэндийн даатгалын сангаас бол хөнгөлөлтийг үзүүлж байгаа. За сонсогч бидэнд тандсан байна. Би ийм юм асуух гэсэн. Манай хүүхд ингээ гадаад байдаг байхгүй юу? 5 жил ингээ сурахад би нөгөө эрүүл мэндийн даатгал, албан журмын даатгал гэж ойлгоод төлөөд идэг байсан эрүүл мэндийг нь. Тэгсэн чи тэндээ төгсөөд ажиллаж байгаа одоо бүр байнгын ажлын визтэй болсон Монголд ирэхгүй байгаа. Тэгээ би одоо төлөхгүй байж байгаад нөгөө паспортынхаа ордоос тамга тэмдэг үзүүлээд ирсэн үед нь эрүүл мэндийн даатгалаа ингээд хийгээд явж болох уу яах вэ? Энэ одоо би төлөөд байх ёстой юу? Энд хариулж өгөөч гэжтэй. За баярлалаа. Энэ дээр хуулийн дээр бол ерөөсөө Монгол улсын бүх иргэд заавал даатгуулагч байна гэдгийг хуульчлаад өгсөн. Тийм учраас та жил бүхэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөөд явж явах нь л зөв. Яагаад гэх юм бол та одоо энэ хугацаанд байхгүй байсан хугацааныхыг дараа Монголд ирээд тусламж үйлчилгээ авах үед тийм нөхөж төлөвлөх ийм хууль эрх зүйн зохицуулалт бол байгаа. Нөхөж төлөвлөхдээ одоо хэдээс дээш жилийг нөхөж төлөвлөх юм? Энэ дөр бол Монгол улсын бүх иргэд заавал даатгуулагч байна гэдээ ингээд заасан байхгүй юу? Тэгэхээр чи 15 оноос хойш бол бүх иргэд бол ингээд шимтгэлэн төлсөн байх ёстой л. Тэгэхээр 15 оноос 19 оныхыг бол одоо бүгдийн төлнө гэж ойлгоно. За, сонсогч хандсан байна. Байна уу? Тэнхлэг хөтөлбөр таныг сонсож байна. Нэг санал хэлэх гэсэн. Би одоо энэ нэг хөгжлийн бишэлтэй хүн байгаа. За. Тэгээ энэ юунаасаа энэ аймгаасаа би Эрдэнэс ярьж байгаа. Өргөхийн эмнэлгээс нөгөө хөнгөлөлттэй юм юу аваад ерөөсөө авч чадахгүй. Бичгээ аваад. Тэгээ нэг сарын ихээр 4-5-ны дотор нөгөө юунд дуусчдаг. Өөрөө орж гарч чаддгүй хүн чинь хүн гууж явуулдаг. Тэгээ бичүүлдэг. Тэгээд маргааш нэмээ өдөөс хойш нь очиад аавна гэхээр тэгээ дуусчдаг. Энийг нэг 2020 дээр нэмээ өргөхийн эмнэлгээс аймаг сумдаас нь зохион байгуулад яг тийм хөгжлийн бишэлтгийг хийдэг. Тэрийг сард нь тэгдэг тийм зохион байгуулж болдгоо болоо. Тэрнээс бол би ерөөсө хөртөхгүй байна. Би одоо хөнгөлөлттэй яаснаас хойш л аваад нэг 2 удаа авахгүй 2 удаа авсан. Тэрнээс хойш үргэлж ингээл дууссан байхгүй болсон гэл. Тэгэл тэтгэрөө басаа тийм юм дөгөл ингээд дууссан. Тэг хөгжлийн бишэлт ерөөсө гарч чаддгүй нэг өргөхийн нэмлэг дээр нь сард нэмээд тэгж бичээд өгчдөг. Тэрэнд нь олгодог тийм юм зохион байгуулалт зүгээр гэж хэлэх гэсэн. За таны За энэ дээр бол та энийг бол орон нутгийнхаа манай эрүүл мэндийн даатгалын тасгийнханд хандаад энийг бол ингээд зохицуулт хийлгэж болно. Тэ би юм ингээд тэ хэвтрийн юм учраас ингэдэг гэдэг учир шалтгаанаа хэлээд тэгээд манай эрүүл мэндийн даатгалын орон нутгийн энэ эмч байцаагч нар маань энэ асуудлыг бол шийдээд өгчих байхаа. Энэ дээр нэг юм асуухад орон нутгид одоо хичнээн одоо эмийн сан одоо нэг аймгийн төвд хэд жишээ нь одоо хэдэн эмийн сангаар дамжуулж болох уу ийм тоо статистик мэдээлэл байна. Ер нь бол янз янз л бол аймаг болгонд бол байгаа. Манай
гэрээ бүхий эми үний хөнгөлтөөр үйлчилж байгаа эмийн сангууд бол хангалттай хэмжээнд бол байгаа. Аймгийн төвд бол дор хаяжныг 5 6 аймагуудад шүү дээ тий. Ингээ байж байгаа сум болгонд эмийн эргэлтийн сангууд гэдээ бас байж байгаа. За сонсогч та бүхэн 30-22 дугаар явцаар бидэнтэй ярилцах боломжтой. Тань уу таныг сонсож байна тэнглэг хөтөлбөр. За. Өмнө винс юм аа. Юу одоо энэ эрүүл мэндийн даатгалаас хөнгөлтэй үнээр эндэл юм өгчл байх шиг байна. Гэхдээ нэг миний хэлсэн санаа бол одоо элэг төсний өвчтэй гэт одоо нойролцох өвчтэй улсуудын уудаг одоо эмнүүдийг нэг тоогийн жахаа олцуулаад өгч болох юм болов уу гэж хэлэх юм аа. Тэр хөнгөлтэй үнийн жагсаалсан. Одоо хэвчээ зөөгөн байх шиг байх юм аа. Одоо нэг ганц эсэнтэй давхт нэг 35,000 30 өдрийн нэгийг уунаа гэж чинь ганц өдрийн нэг уухгүй чинь өдөрт 2 удаа юм 3 удаа тэгээд нэг дэвтгүүрийн нөхшөө ус бүтэн бас тэгээд хэцүү юм байсан юм. Тэгмээс ингээ бос юмудын жаа хамгаалаад өгөөр хөнгөлтэй үн давж өгөөр төгөөс санагдах юм аа мэдээ. За ойлголоо. Ерөнхийдөө нөгөө одоогоор бас нөгөө энэ эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж байгаа энэ эмийн үний хөнгөлтийн чагсаалт бас өөрчлөгдөх гээд явж байна л да. Тэгээд яг энэ таны тэр хэлж байгаа элэг цэсний эмүүд тоог олшруулж өгмөр байна гэд санал тавьж байна. Тэгээд энэ ерөнхийдөө элэг цэсний эмүүд бол байгаа. Тэгэхдээ манайх энэ жагсаалтанд оруулах гэж байгаа эмнүүдийг бол энэ зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гэж байдаг эрүүл мэндийн яамнаас баталсан. Энэнд багтсан эмүүдийг л манай даатгалын сангаас хөнгөлдөг. Бас юм байгаа. Хэрвээ тэр нөгөө зайлшгүй шаардлагатай одоо эмийн жагсаалтад багтаагүй эмүүдийг бол манай энэ эрүүл мэндийн даатгалын эмийн үний хөнгөлтийн жагсаалтанд бас оруулах боломжгүй байдэн шүү. За сонсогч хандсан байна. Байна. Таныг сонсож байна. Би нөгөө юм асуух гэсэн. За. Би нөгөө тархиндаа дөрөв гэмтэл аваад гэмэл явж чадахгүй ингээд юу яасан байхгүй. Групп гарахад яаж гарах вэ? За энэ талаараа та харьяа өрхийнхаа эмчтэл ханддаа тий. Энэ бол группийн асуудал, нийгмийн даатгалын асуудал шүү. За тэгэхээр ер нь хор тавдрын эмчилгээний тухайд олон дахин одоо жишээ нь хими эмчилгээ хийхэд олон дахин эмчилгээ эхлэх болдог. Тэгэхээр энд энэ өндөр өртөгтэй эмчилгээний тухайд ямар одоо хөнгөлт байна одоо? Энэ талаараас сонсогчд мэдээлэл өгье. За өндөр өртөгтэй эмчилгээ гэхээр өөрөөр хэлэх юм бол түрүүн би хэлсэн өндөр өртөгтэй мэс цэцлийн тусламж үйлчилгээний эмнэлгийн хэрэгслийг 75% даатгалын сангаас өнгөлөд 25% нь бол хувь өөрөнд төлж байгаа. Тэр хор тавдрын хийм туяаны өдрийн эмчилгээг бас эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд явж байгаа. За туяан дээр бол туяа эмчилгээнд дээр бол нэг өдрийн 66,000 төгрөг. Химийн эмчилгээнд дээр нэг тохиолдлын 450,000 төгрөгөөр бодоод даатгалын сангаас ингээд хөнгөлөд явж байгаа ийм хөнгөлтүүд бол байж байгаа. За сонсогч хандж байна. Байна уу тэнглэг хөтөлбөр таныг сонсож байна? За нэг юм лав юм аа. За. За ингээд нөгөө хүн төвчтэй хүн тий өсөн юм дэсгийн амьдрал тасагт ингээд нөгөө яаралтайгаар очив. Тэгээд эрүүл мэндийн даатгал ямар ер нь манай эрүүл мэндийн даатгал юу яаж хэрэглэдэг юм бол гэдээ л авах гэсэн юм л да. Тэгээд очиод мэдээж яаралт зүрх зогссон очив. Тэгээд яаралтай амжилтын мэдэл хийгдсэн. Тэгээд өдөр тутмын нөгөө юмнуудыг бол дандаа ар гэрээсээ авч байгаа шүү дээ. За тэгээд нөгөө зүрхний бичлэг, тархины бичлэг гэхээр дандаа ингээд компьютер томограф, зүрхний бичлэг, тархины бичлэг гэхээр хүзүүний зураг гэж авахд ингээд төлбөртөө төлөөд идэг юм байна. Тэр хүн бол тэтгэврийн үе явалдаа тэтгэврийн хүн тэгээ гэж ер нь манай энэ тогтолцооны энэ эрүүл мэндийн даатгалыг төлбөр би яг энэ тогтолцооны системийг ойлгоогүй даатгалын төлөвлөдөөд идэв. Тэгсээр нэ үйлчлэгээ авахаар дандаа төлбөртөө яваад идэг юм уу? Усан имлэгт гэхдээ ер нь ийм байх хэрэгтэй гэдэг юм уу? Яах ёстой юм бэ? Манай тогтолцоо ч өөрөө. Тэгэхээр аль имлэгээс тусламж үйлчлэгээ авсан юм бол та ууг нь бол яаралтай тусламжийн энэ тусламж үйлчлэгээг бол төр хариуцдаг тусламж үйлчлэгээ байхгүй юу? Тэ ямар нэгэн хүнээс бол ингээд нэг төлбөр гаргуулах ёсгүй. Тэгэхээр ингээд нөгөө манай эмнэлгүүд ингээд манай даатгуулагч нарыг ингээд хохироогоод байдаг те. Хууль бус төлбөр авдаг ч юм уу.
Тэ ийм тариа гаднаас нь олуулдаг ч юм уу те. Иймэрхүү юм бол гаргаад байдаг. Тэгээд би түрүүн хэлсэн байгаа тэр өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээ түрүүн та хэлж जैन те. Компьютер томограф хийлгэхэд бас ингээл төлбөр авлаа гэдэг. Хэрвээ та даатгалаар төлсөн өндөр насны гэсэн шүү дээ. Тэгэх юм бол энэ дээр нэг улирлын 165 мянгаар ингээд онцлогоо шинжилгээ хийлгэх хэрэг нь бол ингээд бол нээлттэй байж байгаа тийм. Энэ хүн одоо энэ 165 мянга төгрөгөө одоо ашиглагдсан тохиолдолд дээр томографийн зургийг авуулахдаа төлбөр төлөх голц таарах уу заашгүй. Тэгэхээр энэ чинь тухайн эмнэлэгтэй гэдэг байхгүй. Өнөөдөр би 2 дугаар эмнэлэг дээр энэ компьютерт орчлоо тий. Компьютер бол нэг 80 мянга орчим л байгаа шүү дээ. Тэгэхээр тэр улирлын тэр 165 мянга ороо хөнгөлүүлэл хувь хүнээс төлбөр авах ёсгүй байхгүй юу? Тэгэхээр тухайн эмнэлэгтэй ингэж байдیں۔ Тэгэхээр өнөөдөр 2 дугаар эмнэлэгт би компьютер хийлгэчлээ. Ахаад гүнзгийрүүлээд онцлогоо шинжилгээ хийх шаардлагатай боллоо. Би 3 дээр очиод имрээ хийлгэе. Тэ аль эсвэл гэмтэл дээр ч үчтэй юм уу. Тэгэхэд дахиад нөгөө 165 мянган төгрөгөө хөнгөлүүлэх боломжтой байхгүй юу? Энэ тийм 165 гэдэг чинь бол тухайн эмнэлэгтэй. Өөрөөр хэлбэл би өнөөдөр нэг дээр тусламж үйлчилгээ аваад хөнгөлүүлчлээ, 2 дээр дараагийн өдөр ахаад 3 дээр очиод үнэхээр шаардлагатай байгаад онцлогоо шинжилгээ хийх энэ шаардлагатай тохиолдолд энэ 165 ингээд хөнгөлүүлээд л явах боломжтой. Өөрөөр хэлбэл чинь тухайн эмнэлэгт. Тэгэхээр ингээд нөгөө нэг жилийн тусламж үйлчилгээ авах дээд хязгаар гэж байдаг даатгуулагч юм. Энэ бол 2 сая төгрөг байхгүй юу? Тэгэхээр энэ 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээ гэдэг бол тухайн хүний өөрийнх нь тэ би эрүүл мэнд хэрэгцээ шаардлага тэ энэ юмнаас шалтгаалаад ямар төрлийн тусламж үйлчилгээ аавна тэ энэ хүний өөрийнх нь сонголт. Хүний биеийн байдал юмнаас хамаарат. Тэгэхээр 2 сая төгрөгнөөс дээш гарсан тохиолдолд нэг шинэ хуулийн дээр манай хуулийн дээр болохоор нэг зохицуулт орсон л доо. Хэрвээ 2 сая төгрөгнөөс дээш давсан тохиолдолд гэр бүлийн нэг гишүүнийхэн зөвшөөрснөөр шилжүүлэн тооцоолох ийм боломж бол бүрдэж ирсэн байгаа. Тэгэхдээ энэ 2 сая төгрөгөнд болохоор өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэлгээ түрүү хэлсэн шүү дээ 75% даатгалаас өнгөлдөг гэдэг. Энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ 2 дугаарт нь хор тавдрын хийн туяа гэж түрүү хэлсэн те. Энэ тусламж үйлчилгээнүүд бол 2 сардаа ордоггүй. Тэг яагаад гэх юм бол тусдаа байхгүй эднэр чинь болохоор юу 2 сая байдгаа нэг удаа ингээд тусламж үйлчилгээ авахтал тийм ээ 10 эдэн сая 20 эдэн сая 8 сая гэд ийм их тусламж үйлчилгээ шаардсан юм юу даггүй. Тэгэхээр жишээлх юм бол түрүүний химийн өдрийн эмчилгээг чинь зөвхөн нэг удаагийнх нь л 450. Тэгэхээр энэ удаа 7-8 удаа орох болгонд хэрэгцээ шаардлагаар нь л ингээд шилжүүлнэ гэсэн ийм тусламж үйлчилгээний сонсогчдод нь хандсан байна. За дуудлага амжилт боллоо. За тэгэхээр ер нь одоо энэ эрүүл мэндийн даатгалын сангаас зардал төлбөрийг хариуцж байгаа энэ үйлчилгээнд дээр иргэд ер нь юу анхаарах юм? Одоо төвлөрүүлгийн энэ төгсгөлт бас та зөвлөмж өгөхгүй юу те? Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэд даатгуулагч иргэд бол эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж байгаа энэ хөнгөлөлтийг бол 100% идэх тэ ийм л ястай өөрөө мандат даатгуулагч иргэд бол хууль зүйн энэ нэг эрүүл мэндийн даатгалынхаа хуулийг сайн мэдэхгүй учраас ялангуяа хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагуудад ч тусламж үйлчилгээ авахар зэрэг энэ эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж байгаа тэр хөнгөлөлтийг бол үзүүлдэггүй давхар төлбөр авах иймэрхүү тохиолдол гараад байдаг. Энэ хүнээс хөнгөлөлтийн үзүүлэлцээ шүү гэж юу яагаад даатгалаас нэг аваад хувь хүнээс аваад те ингээд байх тохиолдол байдаг. Тэгэхээр ямар нэгэн танаас эрүүл мэндийн даатгалын дэвтрийг чинь шаардж л байгаа бол би ямар ч байсан эрүүл мэндийн даатгалаас хөнгөлт идэх юм байна. Ямар төрлийн хөнгөлт идэх, хичнээн төгрөгийн хөнгөлт идэх гэдгийг бол тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас заавал асууж тодруулж авах хэрэгтэй тий. За тэгэхээр бидний ярилцах хугацаа энэ түрээд өндөрлж байна. Бидэнтэй ярилцаж сонсогчд маань мэдээлэл өгсөн танд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.